Усан нүдэн гүнж 2002 онд бичүүлжсэн дуу байхгүй юу? Тухайн үеийнхаа юу Мичид рекордс дээр бичүүлжсэн. Тэгээд одоо энэ чинь 23 жилийн дараа юм биш үү те? Ахаа шинжилсэн хөлбөр хийгдэж байгаа. Тоглолтноос өмнө яг шинжилсэн хөлбөрөөр гарна. Одоо яг эндээс энэ хэвлэлийн урал дуусаад бид нар студи рүүгээ явна. Тэгээд очиод яг жинхэнэ ер нь бол энэ тоглолтны чинь наан нь бид нар маш их ажилтай байгаа. Юу гэхээр за хуучин дуунуудынхаа хөгжмнүүдийг сайжруулахаас ахуулаад шинэ хөгжим бичтэйгөө шинэ хөлбөрөөр яаж тоглож болох вэ гэл те. Маш олон тийм креатив ажлуудыг хийж яваа. Тэгэхээр одоо тайзан дээр бас ингээд амаараа тайлбарлаж болохгүй зүйлүүд байна шүү дээ. Одоо чинь усан нүдэн гүнжийг ийм хөгжим хийж байгаа гэж тайлбарлах гэхээр сонсохгүй бол ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан наан нь усан нүдэн гүнж шинчээсээ хөлбөрөөраа цацагдана. Усан нүдэн гүнж минь чимэн Ойлда уртхар сормосаад ирвэн байж хонгор мэн чи гэд шинчирэгдэж байгаа шүү.